Тэгэл харахад Европын цэргийн босгол төгслийн банкнаас 2026 онд Монгол Улсын эдийн засаг ерөөдөө 5.5%, 2027 онд ч ерөөдөө бас энэ өсөлттэй байна гэсэн төсөөллийг бол өчтөр ойрхон бас танилцуулж ах шиг байсан. За ерөөдөө ингээ харахаар Төв Азийн одоо бүс нутагт бол манай улсын эдийн засаг өсөлтөөр дээгүүр дүр зураг харагдаад байгаа. Ерөнхий макро орчны төсөөллийг та ерөөдөө хэрхэн харж байна? Европын цэргийн босгол төгслийн банкны төсөөлөлтөд санал нийлэх хэсэгтэр асуувал. Манай эдийн засгийн өсөлтийн одоо үндсэн зүтгүүр бол ойлгомжтой байгаа. Зис нүрс хоёрын экспорт байгаа. Тэгэхээр энэ он гараад манай нүрсний экспорт их сайн гарсан байлээ. Одоо эхний 4 сарын байдлаар энэ чинь бараг 43 сая тонн гарсан. Тэгээд урд өмнө бол бид нар 90 саяыг гаргаж ирсэн бол энэ жил 95 сая тонн нүрс экспортлогээ төлгөө тавьсан байсан. Энэ оны төсөвдөр. Тэгэхээр одоо эхний 4 сарын байдлаар энэ чинь бараг 40% нь хангацгаар яг энэ ирчээр явах юм бол намар гэхэд одоо жилийнхаа зорилтыг биелүүлчих байх. За оюутлын одоо далд урхаа зэрэг гүний урхаа гэж ярьдаг. Энэ маань ингээд ашиглалтанд ороод эхэлсэн учраас баяжмлын үйлдвэрлэл бол их өссөн байна. Зэсийн агуулга, металлын агуулга сайн байна. Үн өндөр байна. Тийм учраас эдийн засгийн өсөлт бол сайн байх болов гэсэн юм хүлээлттэй байна. Экспортын дүнгээ харахад оны эхний 4 сарын байдлаар Монгол Улсын экспорт 6.8 орчим тэрбум ам доллар төрсөн байна. Өмнөх оны үедээ ингээ харьцуулах юм бол 2.6 орчим тэрбум. Тэгээ таны хэлсэнчлэн мэдээж нөгөө зис те нүрсний экспортод өндөр байсан нөлөөсөн гэж хараад байна. Ер нь энэ өсөлтөд та ерөөдөө доктортой гэж харж байна. Эсвэл бас хүчлэгийн шинжтэй байгаад байна. Ер нь ямар хүчин зүйлсээс хамаарат бас манай дотор экспортын түвшин бас ингэж өндөр байгаад байна. Худалдаа өгсдийн талаас магадгүй бас эрэлт өндөр байгаад байна. Магадгүй бас одоо геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчний нүрсний хэрэглээ бас магадгүй урд төрш бүгд найрын дотор тус хэрэгцээ өндөр байгаад байна гэдэг талаас нь асуул. Зэсийн хувьд бол одоо манай өмнө төрш бүгд найрын дотор тус бол ер нь гадны импортоос асар их хараат байдаг. Зэс хайлуулах үйлдвэрүүдтэй. Тэр нь ингээд дотоодынхоо баяжуулах үйлдвэрүүдээс авж байгаа нь болохоор нийт одоо түүхийдийнх нь 30% нь одоо чуй хангадаг. Тэр 70% нь бол ялцгүй гаднаас импортлох болдог. Тэгэхээр дээр нь одоо хятад бол нөгөө ногоон шилжилтээр дэлхийд тэргүүлнэ гэсэн зорилт тавьсан байгаа. Цахилгаан машин автобус руу их орж байна. Тэгээд мэдээж энэ батлан хамгаалах салбарт бас их хэрэглэгддэг. Тэгээ энэ эрэлт бол ингээд жил болгон 3-4% явж идэл дахиад урд өмнө тооцоолж байгаа өгшийн эрэлт гарч ирсэн. Тэр нь болохоор нөгөө хиймэл оюуханыг ажилуулдаг тэр сервер одоо дата клауд гэж ярьдаг тийм ээ. Тэр нөгөө их тоог өгдлийг хадгалдаг тэр хэрэгсэл. Эдрийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Тэгэхээр зэсийн одоо эрэлт бол цаашдаа сайн байх болов гэсэн юм бодолтой байгаа би одоо. За нөгөө талаас манай одоо гол өрсөлдөгч орнууд байгаа Чили, Перу, Индонез. Тэнд бол том ослууд их гарсан. Одоо Нодлон намар Чилд 2 том ослол гарсан. Индонезийн Грасбергт бас нэг том ослол гарцсан байгаа. Тэгээд яг бүтэн хүчин чадлаараа эргэж сэрэхэд төвхтэй байгаа. Тэгэхээр одоо нийлүүлэлт угаасаа муу байсан боловч одоо нэмээд одоо тасалдал доголд үүснэ бол бас зах зээл дээр бол маш том хомсдол үүсч эхэлж байгаа. Тийм учраас эсийн үед бол манай улсын экспорт бол гайгүй байх болов гэж бодож байгаа. Гогч нүрсний хувьд гэсэн бас боломжийн байгаа. Сая хятад харамсалтай нэг том ослол гарлаа. Магадгүй тэр эрчим хүчний нүрс би бол яг ямар уурхаад ирсэн нь бол мэдэхгүй байна. Гэхдээ альж тохиолдолд бол хятадууд бол бүх уурхаанууд дээр маш хатуу шалгалт хийх үднэс уурхаануудаа зогсоож эхэлж байгаа юм билээ. Одоо нодлон жилчнээс 2-3 том ослол гарч ирсэн. Тэгээд одоо уурхаануудынхаа хүчин чадлын эрс одоо хомж ингэж байсан. Тэгэхээр одоо нүрсэн дээр бол манад их том шанс одоо боломж гарч ирж байна гэж харж байгаа. Когч нүрсэн дээр. Яг эдийн хэттэй нөгөө барилгын зах зээл, эцсийн үйлдвэрлэгч эдгээр жоохон сул байгаа те. Гангийн үйлдвэрлэл нь сайн биш байгаа ч гэсэн нөөцлөг асар их сонирхолтой байгаа. Ягаад гэвэл та түрүүн хэлсэн геополитикийн нөхцөл байдал муудаж байгаа учраас одоо нөгөө стратегийн нөөц гэдэг юм уу та. Одоо жишээлбэл манай энэ гашуун согод ганц модны бомбын цаан том юу гэдэг гайлын агуулга байдаг. Тэгээд тэн дээр бол ингээд сүүл тарахад нөөц 5 сая тонн хүрсэн байлээ. Татаа авалтанд сайн байгаа юм билээ. Тэгэхээр эндээс юу харагдаж байгаа когч нүрсэн дээр бол гайгүй баг. Хөрөн нүрс бол манайх яг нэг тийм өрсөлдөх чадвар муутай байсан боловч сүүлийн үед нэг гол өрсөлдөгч болсон нэг Индонез дээр бол нөгөө экспорт хэмжээгээр хязгаарлаад эхэлсэн байна. Дээр нөгөө хормозын хоолоогоор чинь
өдөрт нэг 100 орчим нефт те дизель гардаг гэсэн бол одоо 1-2 л хүрч байгаа. Тэгэхээр дизелийн одоо үн асар их өссөн, 2-3 дахин өссөн. Тэгэхээр нөгөө Индонез, Австралиас хятад руу явж байгаа тэр далайн тээврийн том танкерууд бүгд дизель одоо түүхий дизелээр явдаг байгаа. Тэгэхээр нөгөө тээврийнх нь өртөг асар өсөд тэгээд одоо Индонез, Австралиас ирж байгаа нүүрсний үн бол их өссөн. Тэгээд тоо хэмжээ нь багассан байгаа. Индонезийн хувьд бол ус төрийн шалтгаан их байгаа. За Оросын холбооны улс бас төмөр зам дээр бас нэлээд том асуудалтай үүссэн. Нөгөө дайны улмаас вагонуудаа тийшээ дайдалсан бол тоо юм шиг байна. Тэгэхээр одоо манай улс манай экспортлагч сайндаа ихээсээ илүү өрсөлдөгч нар маань бол нэлээд тийм доголдолд орчуулдуудтай тулгарч. Тэгээ сая анх удаа манай одоо эрчим хүчний нүүрс Индонезийнхыг дагах шиг боллоо. Нийт нүүрстэй когч нүүрс эрчим хүчнийхээ нүүрс ингээд хараад үзэх юм бол ер нь бол хамгийн том тоглогч болж чадсан байлаа. Тэгэхээр одоо этийн импортын зах зээл дээр бол одоо манай зах зээл нөлөөлөх хүч бол одоо огцом өсчлөө л гэж харж байна. Тийм учраас бид нар бол урд нь ингээд одоо 10 жилийн өмнө одоо өмнө төрш маань ямар нэгэн шалтгаанаар техникийн шалтгаанаар худалдаа авалт зогсооход маш хүнд байдалд ордог гэсэн. Одоо бол эсрэгээр манай дээр харин саадлал өсвөл нөгөө талд маань сүнд байдал үүсгэхээр ийм байдал үүсэж байгаа. Тэгэхээр одоо энэ олон жил худалдаа хийсний эцэст одоо л нэг юм харилцан тэнцвэртэй те зах зээлийн хүчин тэнцэж ирж байгаа. Тэр энэ одоо боломжийг л маш сайн ашиглаад цаашаа одоо бэхжүүлэх хэрэгтэй л гэж харж байгаа. Уулуурхан эрдэс бүтээгдэхүүн ярьсан дээр асуухад зэсийн амнаатыг одоо олон улсын жишгт нийцүүлснээр эх 5 жилд бол зэсийн 10-аас 15 төсөл одоо ашиглалтанд орох нөхцөл бүрднэ гэдэг бол салбарын сайд мэдээлэлд байгаа. Одоо ингээ харахаар нийгэм ерхэд бас хоёр талтай хуваалцаад байх шиг байна. Магадгүй одоо төсвийн бүрдэлт одоо саарахч гэдэг юм уу. За эсвэл урт хугацаанд энэ хөрөнгө оруулалтын өгөөж нь угаасаа энэ эрсдлээ одоо нөхөн штэ гэдэг ч юм уу. Энэ дээр таны барьсаар ерхэд ямар хав? Ер нь манай зэсийн уурхаануудын татврын бодит ачаалт бүр дэндүү их. Одоо жишээлбэл роялти татвар ингээ оруулаад ингээд төсвийн одоо 1 тонн зэсийн байжмал үйлдвэрлэх зардлыг тооцоход 10 жилийн өмнө 15 жилийн өмнө 6500 байсан. Тэгээд нэлээд үр ашиг нэвтрүүлсээр байна 4500 бууруулж ирсэн. Гэхдээ ер нь манай дээр бол тэр одоо 1 тонн зэсийн байжмал үйлдвэрлэх дээр орж байгаа зардлын маш их хувь нь бол роялти татвар дээр байдаг. Тэгээд одоо жишээлбэл одоо манай улсын экспортер суур 5% амнат тавьж штэ. Гэхдээ манай улсын одоо онцлог нь бүх орлого дээр бохор орлого дээр тавьчихж байгаа. Одоо $100 экспорт хийсэн бол $5 амнатыг авчдаг. Манай өрсөлдөгч Чил, Перу гэдэг улсууд дээр бол бас нэг $7 орчим. Ингээ харахад манайхтай төстэй юм шиг мөртлөө. Тэдний суурин шал өөр үед. Аль хоорно зардлын насаад үлдэж байгаа ашиг дээр нь ч юм орлого дээр нь роялти явж байгаа. Тэгэхээр тэнд одоо манайхтай төстөө одоо 7% яг нэг 2-1-жээр өндөр роялти яваад байгаа ч гэсэн тэнд бол одоо $30 орчим $20 авч байгаа нөгөө зардлыг насчаад үлдснээс манайх бол одоо ашигтай нь ашиггүй нь бүх зардлыг агуулж байгаад авчдаг учраас хэдий ингээд хувь хэмжээний хувьд ойролцоо юм шиг боловч манайх бол маш тийм одоо бүдүүлэг гэх юм уу тийм аргаар үздэг. Бусад бол татврын хөнгөлж хилүүлэлт маш их байдаг. Тэгэхээр ингээд бодит татврын ачааллыг ингээд аваад үзэх юм бол манайх бол өрсөлдөгчнөөс 2 дахин их байна. Тэгээд энэ уулуурхаан зардал өсчлөө шүү дээ. Дизелийн үн өсчлөө, тогны үн өсч байна, хүмүүсийн цалин өсч байна, бүх юмны үн өсчлөө, химийн бүтээгдэхүүний үн өсчлөө. Одоо хөрийн хүчил бол бүр 2-3 дахин өсчлөө тийм ээ. Энэ Ираны, Америкийн мөргөлдөөн суулаад тэгэхээр энэ нөгөө хөрөнгө оруулагч нарын зардал асар их өсөд байгаа. Тэгээд тэрэн дээр нэмээд одоо ингээд дэлхийд байхгүй өндөр бүх орлогоос 20% роялти төлдөг ус дэлхийд дээр байхгүй шүү дээ. За яг авч болно. Тэгвэл бусад татврын чөлөөлж өгч байгаа. Ерөөсөө нийт татврын ачааллыг 20%-ээс дээш гаргахгүй гэсэн нэг тийм юм байдаг. Манайх бол одоо Эрдэнэтийн хувьд бол 49-50% болсон байгаа. Оюутлахад төр бол 30% байгаа. Тэгтэл олон улсын дунд ч бол 19-аас 20% байгаа байхгүй. Тэгэхээр одоо ийм өндөр роялтитай байгаа юм бол одоо Эрдэнэт оюутлахаа хоёр ингээл дуусч байгаа юм. Залгуулад явах тийм төсөл байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо болоод байгаа юм шиг боловч 20-30 жилийн дараа одоо бид нар чинь жилд дор хаяж нэг $10 тэрбум экспорт хийх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ хоёр чинь ингээд 20 жилийн дараа цаг хугацааны хэрээр өвгөрөөд экспорт нь эрс буурна. Тэгэхээр тэрийг нөхөх
төслөө одоо бид нар бэлдсэн байх хэрэгтэй бол. Тэгэхээр яг одоогийн өндөр амнааттай үед ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Тэгээд ерөнхийдөө ингээд байгаа 2-3 монопол үйлдвэрээс хараат байдлаар ингээд дуусах баг. Тэгэхээр би бол одоо тэр амнаатыг бууруулахыг бол дэмжиж байгаа. Бид нар олон улсад өрсөлдөх чадвартай татвар төлбөрийн амнаатын орчинтой болж хөрөнгө оруулалт татж чадна. Хөрөнгө оруулалт орж ичиж бидний салбарыг хөгжүүлэн ажлын байр бий болгоно. Ирээдүйд орох тэр татвар экспортын орлогоо бий болгоно. Яг роялти бууруулахаар яг нэг жилдээ бол жоохон хүндрэх баг. Тэр үеийг давах арга бол зөндөө байгаа шүү дээ. Одоо маш олон үр ашиггүй төрийн өмчт компаниуд тэрийг хөвчилж болж байна тийм ээ. Тэр маягаар одоо нэг жилийн хүндрэлийг давчих юм бол дахиад нэг 5-аас 10 том төсөл эхлүүлчих юм бол нөгөө нэг объемоор тоо хэмжээгээр хэдийн арай бага роялти авч байгаа ч гэсэн тэндээс орж ирж байгаа тэр том зах зээлээс авахар нөгөө роялти маань эргээд сэрэгчин одоогийнхоос их байх боломжтой. Өргөжлүүлээд инфляцтай холбоотой бас сэдвэр ярилцъя гэж бодож байна. 4-р сарын эцсийн байдлаар бол Монгол улсын инфляцийн түвшин 2023 оноос хойш анх удаа 10.1% давсыг үзүүлэлттэй байгаад байгаа. За Монгол банкны тайлбараас харахад инфляцтай хүнсний бүтээгдэхүүний өсөлтөд гол нөлөө үзүүлсэн гэж мэдээлдэг. Гол шалтгаан нийлүүлэлтийн асуудал байна эсвэл эрэлт талтай байгаад байна. Магадгүй бас таны түрүүнд дурдсан дизель түлшний үнээс өсөлт өс гэдэг ч юм. Ерхийн инфляцийн нөхцөл байдал гэж байна. Хоёр бүтээгдэхүүн их том нөлөөлсөн билээ. Нэг нь махны үн. Махны үн бараг 2 дахин өссөн тийм ээ. Дизелийн үн бас их нөлөөлсөн билээ. Дизелийн үн чинь бараг 50-60%, 40-60% өсөлттэй бол нөгөө хаана нийлүүлж байгаагаас хамаарат. Тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүний үн нөлөө үзүүлж хөө гэж би бодож байгаа. Тэр бид нар бол дизель үйлдвэрлэж чадахгүй. Одоо гаднаас хараад тэгэхээр нефтийн ингээд огцон өсчихөр чинь нефтийн ч одоо 100 гарсан 120 өдөө байлууд. Тэгэхээр нөгөө дизелийн дагаад өсчихөж байгаа. Тэгэхээр энэ дизель маань өөрөө уул уурхаа, зам тээвэр, барилга, газар тариал ингээд ерөөсөө суур одоо манай эдийн засгийг авч явж байгаа. Одоо тэр мах зөөж байгаа машин хүртэл дизель явдаг гэж болно шүү дээ дизель хөдөлгөөрт. Тэгэхээр энэ нийлүүлэлтийн аж үйлдвэрийн үйлчлэхний талын суур одоо бүтээгдэхүүн маань дизель болохоор ингээд бүх юмдаа нөлөөлж байна л да. За махны үн дээр бол яг энэ төр зүрийн хаврын үзэгдэл бах. Тэгээ уг нь ингээд ченжүүд байвал хамгийн үр ашигтай байдлаар хуваарлцдаг байхгүй. Ченжүүд ч өөртөө зах зээлээ тооцно. Юмаа хизээ худалдаж явах, хизээ зарах уу ингээд зах зээлийг ингээд зохицуулаад явдаг үн ханшаар. Гэтэл ченжүүдийг байхгүй болгоод одоо шууд малчтыг эцэрлэгчтэй холбоно гэдэг нөгөө тэр дундын одоо холболт тээврээ одоо мартцсан гэх юм уу эсвэл мэдээгүй гэх юм уу ингээд зохицуулах гэж оролцсноос болоод энэ цохимол хомсдол үүссэн гэж харж байгаа. Энэ бол нөгөө зах зээлийн хүч одоо ингээд байгалийн хүч гэж үүдэн шүү дээ. Одоо үер ус 100 ингээд тэн дээр бол бид нар зохицохоос өөр байхгүй. Зах зээлийн хүч гэж байгаа. Тэндээ бас бид нар зохицоод явахаас өөр байхгүй. Гэтэл тэрийг ингээд зохицуулах гэж оролдоод харин ч эсрэгээр ингээд үнийг өсгөцсөн ийм л юм би гарсан болов гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол цааштай нөөц мөөцийг болоод ингээд илүү зах зээлд нь өгөө тийм ээ. Яг л үн өсч чинь нөгөө талаас нийлүүлэгч нарт ашиг бий болж гин гэсэн үг шүү. Тэгэхээр илүү нийлүүлэгч нар орж ирнэ. Тэгээд өрсөлдөөн бий болоод үн буцаад бууран тогтворч байна. Тэгээд хамгийн тогтвортой шийдэл бол энэ л байдаг л та. Үн хааш өөрөө чөлөөтэй байх шүү. Эцэнд товчхон асуугаад эдийн засгийн хөгжлийн амнаас бол оны 2 дугаар агаас тулийн ихэд инфляц дотоодын нийлүүлэлтэд шалтгаалаад бол инфляц саарна гэж бол таамаглаад байгаа да. Та энэ таамагтай ер нь санал нийлж байна уу? За цаашлаад бас ирэх одоо мөнгөний бодлогын хурлаараа Монгол банк бодлогын үгээ хэрхэх бол гэж та ер нь харж байна. Тэг яг зээл өсөж байгаа. Гэхдээ зээлийг ингээд дотор нь хуваагаад үзэхээр хэрэглээний зээлийг бол нэлээд хэмжсэн байлээ. Тэгэхээр ингээд хүчээр одоо инфляцийг бууруулах гэж оролдож байна л да. Тэгээд одоо инфляцийг бууруулахаас байхгүй ингээд инфляц хэрэг хязгааргүй явчих юм бол мэдээж эн чинь нөгөө иргэдийн төрөлд итгэл унна. За тэгээд хөрөнгө оруулалт зогсно тийм ээ. Одоо хин өчнөө ажиллаж одоо хөрөнгө оруулалт хийгээд үр ашиг гардаг. Тэр нь үнцнээ алдсан байх юм бол хин хөрөнгө оруулах тийм ээ. Тэгэхээр яг инфляцийг бууруулах гэж үзэж байгаа зүгээр энэний золиос нь бол хэтэрхийлэх байна л да. Одоо хэрэглээ буурахаар чинь цаана бас л нөгөө нийлүүлэлт буурч ил гэсэн үг шүү дээ. Ажлын байр хомсдож ил гэсэн үг. Тэгэхээр яг ингэж ажилгүйдлийг
өсгөх замаар ядуурлыг ингэж өндөр байлгах замаар инфляцийг бууруулж байгаа нь би бол жоохон тийм одоо их бүдүүлэг арга л гэж боддог. Гэхдээ яг энэ нөгөө гол их үүсвэр бол төрчдөө өөрөө те одоо хэдхэн жилийн өмнө манай улсын төсөв чинь 6 их найт төгрөг гэсэн бол одоо 35 их найт төгрөг болсон. Эний чинь 80% нь урсгал зардал маш олон хүнийг цалинжуулж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгээд хөрөнгө оруулалт хийж чинь дандаа дутуу барьсан барилгууд дээр ингээд хагас дутуу дахиад сэглэдэг ийм маш өөрөө ашиггүй төсөвч өөрөө инфляцийн хамгийн том шалтгаан болдог. Тэгэхээр энэ инфляцтай тэмцэхийн тулд уг нь төсвийг одоо багасгаад төрийн албыг цомгдох хэрэгтэй. Одоо төрд 200 мянган хүн ажиллаж байна. За 100 мянган хүн халамжаар ажиллаж байна. Тэгэхээр энэ зах зээл дээр ч ажиллах хүн олдохгүй болчиход байна шүү дээ. Гаднаас хүн ажиллах хүч оруулахгүй. Тэгээ яа гэдэг байгаа айгүй ойлгомжгүй те. Тэгээ одоо хувийн бизнесийн ч нөгөө хүн олж чадахгүй учраас бизнес нь бас ингээд томилдож байна. Дагаад одоо сая төсвийн орлогыг согт утлаа шүү дээ. Бараг нэг их найт төгрөг. Одоо бол ингээд төсвийн тодтол орж ирэх болов уу гэж бодож байгаа. Тэр дөр хамгийн аюултай юм нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурсан байна. Тэгэхээр эдийн засгийн идэвхжүүлж муу байна гэсэн үг шүү дээ. Аж ахуйн нэгжүүд менежерүүдийн одоо хүлээлтийн индекс маш асар муу гарсан. Тэ сүүлийн хэдэн жил гараагүй муу. Тэгэхээр яг энэ эдийн засгийг авч явж байгаа менежерүүдийн хүлээлт бол их муу байна. Тэгэхээр Монгол банк бол инфляцтай тэмцэж байгаа нь зөв. Гэхдээ энэний нөгөө талд нь ингэж аж ахуйн нэгжүүдэд жижигрүүлэх зах зээлийг хумих аргаар хэл бүдүүлэх аргаар л одоо хэмжээнд л одоо хүнээр бол даралтыг буулгахын тулд ингээд цусыг алдуулж байгаа байхгүй. А яг зөв нь бол хүмүүсийг ажилдаа орлоготой баян болгох хэрэгтэй. Юмны өсчлөө хөлдөд тэрнээсээ илүү хүмүүсийн орлого өсөж явах юм бол чинь тэгээд худалдаа авах чадвараа сайжирна шүү. Хамгийн гол нь бодит худалдаа авах. Тэр чиглэл рүүгээ явах. Тэхийн тулд бол ерөөсөө гол зорилго бол энэ төрийн албыг яаралтай цомгдоход одоо ингээл хаасаагүй нотын төв офисуудаар 40-50 хүн сууж байгаа байхгүй. Ямар ч хүрээлэн, ямар ч ярил маш өндөр түрээстэй. Тэгээд цалиа авдаг. Одоо 4 хүний хийж ажлыг 40 хүн хийгээ сууж штэ. Эднийг бүгдийг боловлуулаад эднийг хөдөлмөрийн зах зээл дээр гаргах хэрэгтэй. Тэд нар чинь тэгээд амьд хүн аргатай гэдэг шиг бизнесийн салбар руу ороод явна штэ. Тэгээд татвар төлөгч болж хурах хэрэгтэй байхгүй. Одоо бол ингээд татвараар тэжээгдэх хүмүүс нь бүр хитрхи олон болчиход системийн хямрал руу орчоод эдийн засгийн өөр яг өсөлттэй гарч байгаа. За зэсийн үн өсөж байна, нүүрсний үн өсөж байна, зэс нүүрсний мөнгө ингэж орж ирж байна гэдэг яг дансан дээр бол байгаа. За нүүрсэн дээр бол тал нь аптекерээр үгүй явчихад байгаа тийм ээ. Зэс бол ихэнх нь хөрөнгө оруулалттай шингэжээд байгаа. Тэр чинь нөгөө бусад сектор руугаа өдөөлт өгч тийм түлхэлт өгч чадахгүй байгаа байхгүй. Тэр бусад секторууд дээр бол ерөн хүндэл байгаа болов уу гэж би харсан. Ягаад бол ингээд мөнгөний бодлогыг чангаруулахар чинь тэд хөрөнгө оруулалт орж ирж чадахгүй тийм. Тэгээд одоо маш их популист юмнууд их яригдэж байна. Тэгэхээр гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна тийм. Тэгэхээр одоо яах юм бэ? Ингээд бүгд л төрлөө чичрэл дайраад байдаг. Гэтэл нөө төр гэдэг чинь юу юм те? Нөө татвар төлөгч нар аж ахуйн нэгжүүд хүмүүс орлоготой үеж тэднээс авч байгаа татвараар л явна шүү дээ. Гэтэл одоо тэр орлого нь ингээд сомигдоод байна. Тэр орлогыг бий болгодог захиалгууд нь сомигдоод байгаа. Тийм учраас төрийн албыг яалтаа цомгдоход одоо төсвийн алдагдлыг одоо нэг удаагийн те косметик засвар биш суурийн засахгүй бол инфляц бол өндөр хэвээрээ байгаа л байна. Инфляцийг дардаг энэ харигс арга бол үргэлжлэн. Гэхдээ энэ чинь ихэд хаа хүртэл ингэж явах юм мэдэхгүй одоо. Ер нь ингээд харж байхад энэ яг нийгмийн даатгалын шимтгэл төлөөд одоо ингээд бизнес бий болгож явдаг хүмүүсийн тэдний менежер хийдэг хүмүүсийн тоо ингээд буурал байгаа байхгүй. Гэтэл нөгөө талд нь өндөр цалинтай төрийн албаныхны тогсод байгаа. Энэ бол тийм зөв тогтолцоо бол биш. Яг нь хэдэн жил ингээд явах байх гэсэн нүрсний үнээр ингээд тэгтэл эн чинь нурж унаа шүү дээ. Зөвлөлт холбоот тус гэх бэлэн жишээ байна.